Монцам агентлаг мэдээлж байна. Ерөнхий сайд хүрэл зүгийн ивэлдор энэ сарын 12-наас 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн урлын их наадам болж байна. Наадмын нээлтийн ёслолд ерөнхий сайд хүрэл зүг оролцож үгэллээ. Монгол улсын засгийн газар Монголын үндэсний болон Аз тивийн ардын урлагийн авиаснуудын дунд ардын урлагийн их наадмыг анх удаага зохион байгуулж байна. Өнөөдөр эх орны маань нийслэл Улаанбаатар хотод ардын урлагийн анх дугаар наадам эхлэхэд бэлэн болоод байгаад Монгол улсын ерөнхий сайд миний бие баяртай байна. Үндэсний хэл бичиг, түүх, уламжлалт, ёс заншил, өв соёл иймд Монгол улсын засгийн газар энэ наадмыг уламжлалт болгон жил бүр зохион байгуулж Монголын болон Азийн ахуй соёл урлагийг дэлхийд сурчлан таниулахад онцгой анхааран ажиллах болно. Ардын урлагийн анх дугаар наадмыг зохион байгуулахад идэвх санаачлагтай оролцож байгаа төр олон нийтийн болон олон улсын байгууллага хамт олон та бүгдтэй Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ их наадам бол иргэдээ соён гэгэрүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаагаараа бас онцлог юм а. Ардын урлагийн анх дугаар их наадмын үйл ажиллагаа нээснийг албан ёсоор мэдэгдэж байна. Баярлалаа. Монгол улсад анх удаага зохион байгуулагдж буй тус наадамд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, Малайз зэрэг 12 орны 200 гаруй оролцогч хүрэлцэн ирж орж байгаагаас гадна нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн 2000 гаруй ардын авиаснууд оролцож ур ухаан авиас чадвараа сорин өрсөлдөх ажээ. Их наадмыг ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Наадмын гран-при шагналт нь 4000 евро, дэд байр 2000 евро, гутгаар байр 1000 еврогийн шагнал хүртэх юм байна. Их наадмын урьдчилсан шалгаруулалт энэ сарын 12-наас 14-ний хооронд ардын урлагийн 5 төрлөөр явагдаж байна. Харин гадаад оролцогчдын шалгаруулалт энэ сарын 13-ны өдөр соёлын төвөргөнд болсон юм. Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 15-16-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.